Монгол Ардын Хувьсгалт намын 18 дугаар их хурлаас манай орны эрчим хүчний үйлдвэрүүдийг төрүүлүүлж хөгжүүлэх талаар чухал зорилт дэвшүүлсэн билээ. Манай яруу алдарт залуучууд, намын урья, Монголын Хувьсгалт залуучуудын эвлийн илгээлт өөрсдийн хүсэлтээр их хурлынхон шаардлагатай бүтээн байгуулалтын тэргуун шугамд хүрэлцэн очиж ажилдаг сайхан уламжилтай. Найрамдлын дархан Эрдэнэтийн авраг байгууламжийг элчиг ирлэр амьлуулсан өндөр хүчтэл нь Алс дорнотын хиймэл нар гэж алдаршсан галууд нуурын цахилгаан станцаас ихтэй. Тэрхүү өндөр хүчтэлтэй буулган хар хорны ареоныг холбохын тулд 30 гаруй өртөө газар цахилгаан шугам татаж ганц самхаг босгох шаардлагатай болсон юм. Нэр төртэй тэр ажлыг гардан бүтээхээр энэ залуус 1982 оны 100 булган нутгийг зорьсон юм. Хүнд хэцүү бөгөөд хүндтэй үргийг хүлээсэн хүмүүсийн нэг булган хар хорны өндөр хүчтэлийн шугамын ерөнхий инженер Батчир ингэж ярьж байна. Улс орны цахилгаанжуулах эрчим хүчийг албат түгээх хэрэгтэй жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа төвлөрдөн улс ордын аж ахуй соёлыг хөгжүүлэх 7 дугаар 5 жилд булганаас хар хорныг 8 дугаар 5 жилд Өвөр ханга, Ар ханга, Баян хонгор аймагуудыг эрчим хүчний нэгдсэн систем тодорхой юм аа. Энэ барилгын ажиллах хүч шаардлагатай болохоос Монголын хувьд залуучуудын эвлийн төв хорооноос булган хар хорны өндөр хүчлийн чухал дижитал станцын барилга байгууламжийг эвлийн гашгай хөдөлмөрийн барилга байгууламж болгон надад хар хорны 10 жилийн дунд сургууль төгсдөөс илгээлтээр эрсүүлэн энэ барилга байгууламж ажиллаж байна. Өөрсдийн хүч чадал, залуу насны цог золбоогоо илрүүлэн сорих, хөдөлмөр бүтээлийн их талбараа тэд эндээс олсон юм. Үе толгодоос уулсын зүг захгүй тал тийш нүүдэлхэд бие дамар ажил үйлсэд төсөр гэж юу? Тус бүр 7-оос 8 тонн жинтэй 26-аас 43 м өндөр багныг босгох угсрах ажил амар гэж юу? Үгүй. Ийм нүр бэрхшээлтэй нэр хүндтэй ажлыг хөдөлмөрийн хамт олон л зориглон амлаж байгуулан бүтээж чадах юм. Надай хотоос ирсэн илгээлтийн эзэдийн ахлагч нэргүй бидэнд ингэж ярьж байна. Бид энэ барилга байгууламжаар ажиллах гол зорилго маань нэгдүгээр хөдөлмөрийн ам чимтэйг мэдэрч энэ эзэмшин мэргэжлийнхаа дагуу цаашдаа сурцсан энэ барилга байгууламжаар ажиллах гол зорилготой юм аа. Ардын аримаас ирсэн илгээлтийн эзэн хүрэгд орж. Би 1982 онд тэгээд салгажээд энэ конторт цахилгаанчлаар анхаарсан. Тэгээд ороод шууд булган хар хорны шугамд 110 кВт-ийн шугамд орж ажиллаад булган хар хорны 110 кВт-ийн шугамыг өгч одоо сансрын шугамыг хэлцэж байна. Энэ хугацаанд одоо цахилгаанчны 3 дугаар зэрэгтэй болсон. Хар хорноос ирсэн илгээлтийн эзэн Батчиргал. Би 1982 онд хар хорны 10 жилийн 10 дугаар ангийг төгсч Монголын хэл боловсролын өрөө дуудлахаар 13 андахаа хамт гарч ирсэн. Өмнөд бол анх санаачсан хүн байна. Даваа 2. Монголын Хувьсгалт залуучуудын эвлийн илгээлтийн эзэн гэдэг эрхэм хүндэт алдрыг овг нэрийнхээ өмнө дуудулсан энэ залуус зорьсон үйлсээс шамтарч замын дундаас буцаагүй. Тэр тухай илгээлтийн эзэд ингэж ярьж байна. Анхаарал ажиллаж байхад баггүй иргэшэл учирч байсан. Жишээ нь бол материалын нэрийг бол нэрж мэддэггүй байсан. Уушг авчирчод одоо сэргэ юм уу, зооч авчирч шигээр одоо самтарч байсан. Эрдэнэтийн даваалгыг гэхэд бидний анх удаага өндөс гарч ирсэн. Гэхэд бол шугам нутраа дээш нь гаргаж өгөхөд их хэцүү. Хүмүүс дээшээ өгч байхад бол ахмад өгч нар маань доороос бүсээ хий гэхэд анхийнхаа донд бүсээ хийчээд тэгээ бүсэндээ дат хэдэж их сандарч ирсэн. Одоо эргэж бодоход бол энэ нэг бэрхшээл биш юм шиг санагддаг юм аа. Өвөл бид нар цасан шуурганаар явуулсан ажил хийсэн. Энэ ажил хийж байхад бол аав ээжгээр орон гэх санагдаж аав ээжтэй юм байсан бол ингэж нор чатарч авахгүй хэрэгтэй гэж бодсон. Ингээд л гэхдээ ирэхэд л ээжээс сонирхол дахиад ирсэн байсан. Хээрийн хоймор гэдэг гэрийн хоймор биш ээ. Гэвч Ахмад үеийнхэн хөдөлмөрч дайчин уламжлаар хүмүүжсэн залуус амьдрал тэмцлийн талбарт бэрхшээлийг ялан туулж хөдөлмөрт дадлагж иж, бүтээсэндээ урамшиж, бүтээгэх ирээдүйгийн урьдчилан харж сурцгаадаг. Социалист их орныхон хөгжил дэвшлийн төлөө, хамт олонныхон төлөө ажил хөдөлмөрөөр зохицуулан явуулж, үр дүнд хүрдэг ийм залуусыг бид
манай үеийн шинэ хүн гэж бахархан нэрлэдэг байлээ. Тэднийг шинэ хүний зэрэгт хүрэхэд нь ариун их мэдлэгтэй зөвлөлтийн мэрэгжилтнүүд, амьдралын баялаг туршлагатай ахмад ажилчид бүхий л талаар тусалсныг энэ залуус мартаагүй, мартах ч үгүй. Хэзээ бэрхшээлийг давж сурна, хэдийд санснаа гүйцээж чадна. Тэрэл цагтаа хүн бүтээлч олныхоо бүрэн эрэхт гишүүн сая болно гэж. Залууст үлгэр дуурайал дараа нь ойлгуулсан ахмад ажилчин Чогсомжив данд нарч залуучуудын гавшхай хөдөлмөрийн талбарт ажиллаж яваагаараа бахархаж байдаг. Уул давуулж цамхаг босгох, ус гатлуулж ган утас татах ажил техникийн хүчнээс дутахгүй сэтгэлийн их тэнхээ шаарддаг. Замын дагуух дэд станцад угсрах нэг трансформатор 60 тонны жинтэй. Хар бухын хөвөө, зараа голын уг, цагаан нуурын хаяа шиг намаг ихтэй газарт ганц цамхагийн нэг суур эхлэхийн тулд мянгад машин хайраг зөөсөн удаатай. Нэг дэд станц тоноглоход утасны хэдэн мянган үзүүр зөө угсрах шаардлагатай болно. Өндөр хүчний шугам барих 2 жилийн хугацаанд илгээлтийн эзэд эрчим хүчний мэрэгжлийн шин залуу болгосон хүчин болжээ. Тэдний төрүүч нь эрчим хүчний дээд мэрэгжил эзэмшгээр гадаад дотоодын сургуульд дэлслээ. Илгээлтийн эзэд бүгдээрийн сургуульд тэмүүлсэнгүй. Яагаад гэвэл мэрэгдсэн хөдөлмөрийнхөө жинхэнэ эзэн болох нийтийн үйл хэрэгт аль болох үз их хандив нэмэрлэхийг зарим нь хүсэж байна. Эдэнд амьдрал, хайр сэтгэлийн учир шалтгаан бий. Энэ талаар тэдний ярихыг сонсъё. Энэ жил хамт ажилладаг найз нөхөд маань ихтэй сургуулийн урлагийн шалгалт өгнө гэж явуулж байна. Энэ миний хувьд бол энэ жилдээ шалгалт конкурс өглөө дахин 2 жил ажиллаж агаан шугамыг дуусгах гэсэн зорилттой ажиллаж байна. Яагаад гэвэл агаан шугамыг эхлэхэд бол шинэ илгээлтийн эзэн залуучууд ирнэ. Энэ залуучуудад өөрсдөө халааг үлтгэж өөрийн мэдж байгаа чадж байгаа бүхнийг цаад сургаж ажиллана гэж бодож байна. Ингэснийхээ дараа бол миний хувьд цаашаа ихтэй сургуульд элсэлтийн шалгалт өгч энэ чиглэлээр эргэж ажиллана. Одоо манай ингэсэн ихтэй сургууль зарим нэг нь орж байна. Зарим нэг нь 2-3 жил ажиллаад дараа нь өөрсдийнхөө сонирхлын дагуу сургуульд орно гэж бодож байдаг байх. Харин миний хувьд бол өөрийнхөө мэргэжлээр цааш нь ажиллах хүсэлтэй байгаа. Манай илгээлтийн эзэд давуу маяганд сууж дэнгийн гэрэлд захиа бичиж байсан цаг бий. Харин одоо булган хар хорны ариуныг тохилог сууц, цахилгаан гэрэл, телевиз, спорт, дуу хуургүйгээр төсөөлөн сэтгэхийн аргагүй болжээ. Энэ бол социалист ёсоор аж төрж хөдөлмөрлөж бүтээж байгаа ахмад ажилчин Чогсомжив. Орж ажиллахаар сэтгэл санаа шодуулсан надаахийн 10 жилдээ гэсэн эцэг залуучууд маань эдийн эдгээд тавьж нэргүй ахлагчтай эцэг залуучууд бид нартай ирэх юм аа. Эднэр маань анх ихэд эрэхтэй жижигхэн ер нь хөдөлмөр хийхэд хүнд надад нэлээд хүн санагдчихсан. Жишээлх юм бол ер нь энэ гирланд нэг нь 3 хотод 500-аас 4 кг, энэ нэг 10-ыг өгсраад дээр нь орой тагталгаад нэг дундчаар 50 кг
хүн дачааг гараараа өөдөн дач гаргадаг байсан. Энийг дач гаргахад нэг хүүхэд Герланд өөрийн чинь хоёрын тэнцээд дач чаддаг байсан. Тэгвэл одоо нэг хүүхэд энийг шууд өөдөн дацаад гаргаж чаддаг болсон. Энэ бол хөдөлмөрчин хүний хөдөлмөр ер нь хүнийг их зэргийн бие болдор булчин сөрөмсний сайн байдал гэдгийг тод жишээ юм а. Одоо энэ ажилчид маань сансрын өндөр хүчийн цахилгаан дамжуулах шугам, Махаранга аймгийн цахилгаан дамжуулах өндөр хүчийн шугамыг ажиллахаар зарим ажиллаж байна. Аама хагас нь дээд мэрэгчлээ болж зөвлөлт толгойд бас дотоодын их сургуульд суралцах гэж байгаад бол миний хувьд их таатай байна. Элгээлтийн эзэн энэ залуус манай улсын бага баам гэгддэг булган хар хорины 110 кВт-ийн цахилгаан дамжуулах өндөр хүчлийн шугамыг нэгэнт барьж байгуулж дуусгаад зөвлөлт толгойд улсын алдарт барилгачдын гараар сүндэрлэн босч байгаа сансар сангийн аж ахуй руу гэрлэн тээж явна. Социалист Монгол улсынхаа сансрын ууган нисгчийн төрлөн нутагт өндөр хүчлийн шугам угсарч элитийн гэрэл түгээж яваагаараа элгээлтийн эзэд бахархан байдаг нь зүйн хэрэгэ. Учир нь өндийн босох баг нь бүхэн өндөр хүчлийн цамхаг бүрд элгээлтийн эзэдийн сэтгэл зүтгэл нэгэн шингэжээ. Ер нь эрчим хүчний барилга престихний ажил бол эр зэрэгтний хөдөлмөр, эрдэм мэдлэг шаардах мэргэжил, эвд үйдний урын ажил гэлээ. Тэдний эвсэг хамтын ажиллагаа нь их бүтээн байгуулалтын төв болон өрн төсөр байна. Энд хамгийн хөнгөн нь миний ажил юм даа гэж тогооч ихч гоморхон хэлэхэд яалаа гэжтэй таны сэтгэлийн элч хоолны хүч хүндийг хөнгөн болгодог шүү дээ гэж нөхд нь тогооч сэтгэлийнхээ үгээр урамшуулж байлаа. Нэрэж хүн бүрийн уруулсан нэмэр хандив нийлэн цогцлоод их үйлэс авга амжилт болдог гэлээ. Гэвч уртын замд орчин үеийн өндөр бүтээмжт аврах техник мухардах тийм газарч тохиолдно.
Тракторч явж үл чадах ганга чадах газрын хэцэд санаа нэгт энэ хамт олон саатаж үзснээс ухарсан удаагүй. Бүтгийн босголтын ихэнх үед энэ залуус өдөрт 1-2 баганд босгосныгоо дээд амжилтанд тооцож байсан удаа бий. Харин одоо бол өчигдрийн дээд амжилтыг өнөөдрийн ерийн норм болгож заншиж байна. Тэрч байтугай зарим өдөр 16 баганд самхаг босгодогч боллоо. Булган хар хорны 200 гаруй километр урт цахилгаан шугамын барилгыг бүгд наримдах Монгол ард улсыг тунхагласны 60 жилийн оймон хүлээлгэн өгсөн энэ залуус өвдөг ходог, гарвай хээр, цэцэрлэг хотын зүг аяныхан гараагаан эхэлж байна. Хүн дүүргийг авч түүнийг биелүүлж сурсан Монголын хөлсгөлт залуучуудын эвлийн илгээлтийн эзэн залуусын хувьд энэ бол төр зүрийн ориглон сэтгэл биш, намынхан шийдвэрийг амьдралд хэрэгжүүлэх гэсэн ухамсартай тэмүүлэл, тооцоотой хөдөлмөрийн их аян болж байна. Энэ залуус биеийн болон оюуны хөдөлмөрийг хостуулан ажилласнаар амжилт нь ариван, үйлс нь өөдрөг явна. Тэдний халуун хурмч хөдөлмөр, хатуужил зоригийн үлгэр нь хотыг хөдөөтэй холбож, холыг ойр болгон, харанхуйг гэрэлтүүлсэн төдийгүй ажил амьдралын заман эхэлж байгаа залууст дуурайх жишээ болсоор байна. Хамт олонний хөдөлмөр их орны хөгжилд нэмэр ханд, хүн ардын амьдралд гэрэлгээгээ элчид улаан авчирч байгааг энэ залуус нүдэрээ үзэж сэтгэлээрээ мэдэрч явна. Энэ бол манай үеийнхний аз жаргалын дээд билээ. Ингэж манай эрчим хүчний барилгачид анх удаага тэргүүний технологи, орчин үеийн тоног төхөөрөмж бүхий өндөр хүчтэй шугам дэд станцуудыг барьж байгууллаа. Монголын хөлсгөлт залуучуудын эвлийн илгээлтийн эзэн энэ залуус улс гүрнийг, аймаг сумыг, бригад суурийг айл өрхтэй элитийн гэрлэр холбох их аяны замдан цоцолтгүй хөдөлмөрлөж, зогсолтгүй урагшилсаар ирээдүйн зорж явна.